2025-аас 2026 оны хичээлийн жилд сургалтын шинжилсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа онцлогтой жил юм а. Сургалтын шинжилсэн хөтөлбөрийг бүлгийн менежментийн төлөвлөлтөд уялдуулан хүүхэд бүрийн сургууль бэлтгэгдсэн байдлыг хангах гэсэн зорилгыг тавин ажиллаж байна. Би цэцэрлэгийн багшаар 18 дахь жилдээ ажиллаж байна. Анх 2006 онд улсын тэргүүний 14-р цэцэрлэгээс ажлын гараагаа эхэлж байлаа. Одоо энэ 4-р цэцэрлэгтээ 14 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхдийн ирээдүйн суурь үндсэн сургуулийн ширээнээс биш цэцэрлэгийн тоглоомын талбайгаас эхэлдэг гэдэгт би итгэдэг. Ирээдүйн багш, инженер, суутнуудын зан чанарын суурь нь миний гар дээр бүрэлддэг. Манай ангид нэг шидэт хан байдаг. Үүнийгээ би ирээдүйн суутнууд гэж нэрлэдэг. Энэ хан дээр хүүхдүүд маань ирээдүйд хэн болох, ямар мэрэгжилтэй болохоо зураг болгон буулгасан байдаг. Би энэ ханныхаа хажуугаар өдөр бүр алхахдаа өөрөөсөө нэг л зүйлийг асуудаг. Бяцхан суутнуудынхаа замыг зөв чиглүүлж өгч байгаа болов уу гэж. Энэ бол миний мэрэгжлийн давуу тал, мэрэгжлийг сонгосон шалтгаан нь ердөө л энэ. Хүүхдүүд маань удахгүй сургуульд орж бяцхан мөрөөдөө зүрхэндээ тээж өөртөө итгэлтэй алхаасаа гэж би хүсдэг. Миний амжилт, миний түгээн дэлгэрүүлэлт, миний хичээл зүтгэл бяцхан зургнуудыг бодит амьдрал болгохын төлөө зориулагддаг. Багш хүн судлаач байх ёстой. Багш Баярмаагийн сургалтын үйл ажиллагааны нэг онцлог бол хүүхэд бүрийн хэл яриа болон хөгжлийн акцийг тодорхойлохдоо дижитал хэлбэрээр баталгаажуулах, хэл зөвшрүүлэх болон авиа зүйн судалгааны арга зүй юм. Багш хүүхдэд ярилцах үедээ дуу хураагуурын аппарат ашиглан тэдний үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, өөрийгөө илэрхийлэх чадварыг нь дуу бичлэг болгон хадгалдаг. Хүүхэд 11 сард ямар төвшөндөө байсан, одоо ямар ахиц гаргасныг дуу хоолойгоор нь харьцуулан сонсгох боломжтой. Энэ нь хүүхдийн хэл ярианы акцийг гаргахад чухал баримт нотлохоо олдгоо. Хурааж авсан дуу бичлэгийг хөрвүүлэн ярилцлагын тэмдэглэл болгон ашигладаг. Хүүхдийн мэдээлэл хүлээн авах онцлогт тулгуурлан сургалтыг төлөвлөдөг. Зарим хүүхэд үлгэрийг сонсож байж тогтоодог бол зарим нь зурагт номоор дамжуулж, зарим нь дүр тоглож байж илүү сайн. Зарим хүүхэд юмыг хүртэж мэдэрч ойлгож авдаг. Үтсэн үлгэрээ заавал ярих албагүй. Зарим нь зурж, зарим нь баримлаар дүрсэлж, зарим нь асуултанд хариулах замаар ахиц амжилтыг үнэлж урамшуулдаг. Багш багшаас суралцсан үйл ажиллагааны хүрээнд өөрийн арга зүйгээ бусад багш нартаа түгээн дэлгэрүүлж, багаараа хамтран ажиллахыг эрхэмлэдэг. Цэцэрлэг дээрээ эхний жилдээ ажиллаж байгаа 3 багшийг дадлагжуулж, чиглүүлэгч багшаар ажиллаж байгаа нь хамт олонны багийн менежментийг чадваржуулж буй хэлбэр юм а. Сургалтын өмнөх боловсролын байгууллагуудын 4 бүсийн дунд зохион байгуулсан шилдэг хэрэглэгдэхүүн шалгаруулах хуралдаанд хэл засалт сургалтын хэрэглэгдэхүүнээр тэргуун барьцалж, туршлагаа түгээн дэлгэрүүлдэг гэсэн. Цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаагаар хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих нь илтгэлээр дэд байр, 5 настай хүүхдийн анхаарал төвлөрөлт болон сурах хандлагыг гэр бүлийн орчинд төлөвшүүлэх нь илтгэлээр дэд байр тус эзэлж, аймагтаа өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.